та бүхэндээ өргөе. За өнөөдөр би та бүхэндээ Instagram дээрээс хэрхэн boost постыг хийх вэ гэдэг талаар анхан шатны зааварчилгааг бол хүргэнэ. За Instagram дээрээс пост хийхэд бол хэд хэдэн янзын аргаар бол boost пост бол хийж болдог. За хамгийн ихний анхан шатны арга бол ойлгох ёстой ойлголт гэж байгаа. За хэрвээ та Facebook-гүй тийм үү зөвхөн Instagram-тай бол тусдаа Instagram дээрээсээ зөвхөн boost хийж болдог байж байгаа. За эхлээд энэ талаар үзье. За хоёрдугаарт нь би юу ярих вэ гэхээр хэрвээ та Facebook болон Instagram-ыг хослуулан ажилтдаг бол хэрхэн холбож boost хийх вэ гэдэг талаар ярьж өгье гэсэн үг. За эхлээд миний хамгийн түрүүнд ярих ойлголт бол таныг зөвхөн Instagram аккаунттай байя гэж бодъё тийм үү. За Instagram аккаунттай байх юм бол мэдээж өөрийнхөө Instagram руу ингээд оронгууд таны хүссэн постууд энд байлаа гэж бодъё тийм үү. За тэгэнгүүт өөрийнхөө постыг boost хийхин тулд мэдээж постн дээрээ дараад баруун доод буланд boost пост гэдэг товчийг бол дарна. За хэрвээ энэ boost post гэдэг энэ товч идэвхжихгүй байгаад гарч ирэхгүй байвал шалтгаан нь юутай вэ гэхээр энэ гурван цэг рүү ороод гар утсан дээр ч гэсэн адилхан харагдана. Settings гэж ороод энэ дээрээсээ туслах ийм голын ийм шин дэс гарч ирж байгаа энэ дэс биш. За энэ дэсэн дээрээсээ бид нэр миний хувьд бол аль хэдийн professional account болгоцсон учраас professional account гараад ирж байна. За гаргаагүй хүмүүс энэ business tools and controls гэж байгаа. Энэ дээр дарна. Тэгэхээр энэ дээр Instagram маань өөрөө гурван төрлийн аккаунтыг бидэрт санал болгодог. Нэгдүгээрт creator account буюу энийг бол монголчууд орчуулах юм бол инфлюенсерийн аккаунт гэж ойлгож болно. За ганцхан хүн энэхүү аккаунтыг хариуцна. За багийн системгүйгээр зөвхөн өөрөө хувь хүний аккаунтаар бол байвал их зүгээр. За энэ тохиолдолд creator account гэж болгоод Facebook дээр зүүрлж ярих юм бол ер нь яг адилхан бол биш. Би зөвхөн ийм зүүрлэлээр хэлж байгаа шүү дээ. Зүүрлэлээр бол өөрийнхөө пэйжийг паблик болгоод нэг ийм пэйж маягийн болгочдөг шүү дээ, тий. За тийм гэсэн үг. Энэ бол ерөөхдөө инфлюенсер хүмүүс зориулсан ийм хэсэг гэж ойлгож байна. За энэ дээр бол тааруулах юм бол boost хийж болно. Boost-тэй хийхдээ зөвхөн хувь хүний менежмент дээр зориулж boost хийдэг гэсэн үг. За хоёр дахь аккаунтын төрөл бол personal account буюу хувийн аккаунт. Өөрөөр хэлбэл Instagram-ыг та хэрэглэгчийн зүгээс ашиглана. Хин нэгэнд зар сурталчилгаа үзүүлэх биш. За дийлэнх хүмүүсийн аккаунт бол энэ personal аккаунт дээр анханасаа нээгддэг гэсэн үг. За энийгээ та бизнесийн зорилготой ашиглаж байвал энэ доод талд нь минийх 3 дахь төрөл нь буюу professional account гэдэг төлөвтэй гэсэн үг. За энэ дээр харагдахгүй байгаа яад бол би төлөвийг хувиргацсан учраас. За таних бол анхан ороод арахад бол магадгүй энэ personal account нь харагдахгүй, нөгөө хоёр нь харагдана гэсэн үг. За ингээд энэ хоёроо сонголтоо хийгээд өөрчлөнө гэсэн үг. За personal account нь яадаг вэ гэхээр professional account нь яадаг вэ гэхээр хувийн аккаунт бол биш. За хувь хүний инфлюенсерийн аккаунт бол биш. За энэ бол ямар нэгэн байгууллагыг илтгэсэн аккаунт гэдэг. За энэ аккаунтын нөгөө хоёроос давуу тал нь юу вэ гэхээр мэдээж boost хийж болно. Instagram boost хийж болно. Энэ creator аккаунтаас ялгаатай нь багийн boost-ийн менежментийн системд бүртгэгддэг гэсэн. Өөрөөр хэлбэл батаа тэнд boost хийж болно. Доржоо дулмаа нэг аккаунтыг нэг Instagram-ыг дундаа шеэр хийгээд олон талаас boost хийж болдог ийм аккаунт гэсэн үг. Creator аккаунт бол хэрвээ би ганцаархнаа boost хиймээр байх юм бол ганцаараа л би boost хийн. Өөр хүн орж ирнэ гэх юм бол жишээлбэл би хувийнхаа аккаунтыг username password-ыг өгчиж boost хийлгэнэ гэдэг ч юм тийм. Иймэрхүү ялгаатай гэсэн үг. Тэгэхээр илүү багийн систем дээр ажиллая, цаашдаа хол явъя, эмэгтэйчтэй boost хийя гэж бол энэ professional аккаунтыг санал болгож байна. За ингээд professional болон creator аккаунт руу ерөөдөө сольчихно. Амархан энэ бол үнэгүй дээр нь дараал болоо switch гэдэг товчийг дараад тухайн аккаунт руу хувирчна гэсэн үг. За үүний дараа яах вэ гэхээр мэдээж түрүүний зааврын дагуу өөрийнхөө boost хийж байгаа усыг дараад баруун тал нь boost post гэдээ дарчна гэсэн. За ингээд boost post гэдээ дарчингууд би бол бүх ардлын тохиргоогоо хийцсэн учраас над дээр бол ингээ гараад ирж байгаа. За анх орж байгаа хүмүүст бол орж байгаа хүмүүс Meta Business Suite ашиглаж boost хийх үү?
Эсвэл зөвхөн Instagram-аа ашиглаж boost хийх үү гэдэг товч санал гаргаж ирнэ. За энэ тохиолдолд бол зөвхөн Instagram-аа гэд сонгочих юм бол Instagram дээр тусад нь одоо карт холбоод boost хийх боломж үүсдэг. Хэрвээ Meta Business Suite дээрээ дамжуулж би boost хийнэ гэх юм бол одоо Facebook дээр өмнө нь холбогдсон байсан тийм үү? Таны картнаас шууд мөнгөний чинь татан авалт маягаар хийхээр boost хийдэг гэж. За энэ хоёрын аль нэгийг нь сонгоод ормогц юу ирдэг байж байгаа? Boost хийхин өмнө two factor authentication гэдэг юм нэхэж танаас магадгүй. За тэр two factor authentication гэдэг нь одоо юу юм бэ гэд хүмүүс гайхаад байж магадгүй. За би энэ дээр хайгаад үзүүлье. За two factor authentication гэдэг нь маань болохоор за Apple за хамгийн өргөн хэрэглэгдэх нь болохоор Apple тий. За тэгээд энэ Google гэдэг ийм Microsoft энэ гэдэг ийм тусдаа аппликейшн үүдэг гар утсан дээр. За энэ хүү аппликейшнийг татаж аваад тийм үү two factor authentication гэдэг татаад авчингууд за энэ зураг нь байна уу? За тийм. За энэ юм уу да тий. Юу яадаг гэж байгаа? Тусгаалan ийм одоо 30 секундын турш солигддог ийм код үүсгдэг ийм тусгаалсан одоо хамгаалтын систем байж байгаа. 30 секунд болгонд өөрчлөгдөнө. За тэгээ Instagram бол танаас two factor authentication суулгахыг бол хүснэ. Тэрний юу гэхээр тусдаа аппликейшн Google two factor authentication гээд гар утсан дээр хайгаад татаж аваад суулгачих. За тэгээд тэрэн дээрээсээ нэмэх тэмдгийг дарж агаад за Instagram дээр two factor authentication суулгаарай гэдэг товч эренгүүт нь тэр QR кодыг оршуулчих. За бүр юу яахгүй байгаа хүмүүс ах юм бол анхаарлаа хандуулаарай. Энэ more гэдэг зэсэн дээр дараад setting дээр дараад за ингүүт энэ гарч ирж байгаа. Тэгвэл энэ password-ын security гэж байгаа тийм энэ дээр дараад password-ын security-гээ дахиад энэ дээр дарна. За энэ дээрээс two factor authentication гэдэг байгаа. За энэ рүү ороод за энэ дээрээ Instagram аккаунтаа сонгоод тэнгүүт аппликейшнэр одоо хийн гэдэг хувилбарыг сонгоод яах нь цаашаа явна гэсэн. За ингээд энэ дээр чинь би болохоор өөрийнхөө холбоцсон учраас над дээр бол одоо шууд ингээ гарч ирээд байна гэсэн. За энэ дээр нэмэх тэмдгийг дарах юм бол хоорондоо холбох цаашаа холбоосуудыг нь бол та бүхэн одоо хийнэ гэсэн үг. За ингээд цаашаа явъя. За энэ бүхнийг хийчих юм бол ямар нэгэн асуудалгүйгээр бол бүүстийн талбар руу бол таныг маш амархан бол аваачих болно. За одоо харин үндсэн одоо бүүстээ хэрхэн хийх вэ гэдэг тал руу хэдүүлээ орч ярилцгаая. За бүүстээ хийхэд бол за энэ бүхнийг даваан туулаа гараад ирэх юм бол хамгийн ихэнд харагдж байгаа зүйл бол энэ гурван зүйл харагдана. За эхнийх нь бол за ямар зорилгоор та бүүстээ хийх хүсэж байна гэдэг юм зорилго асууна. За энэ дээр болохоор би өөрийнхөө одоо профайл хуудсыг олон хүнд харуулмаар байна гэдэг зорилготой. За эсвэл бол би тусгаалan одоо вебсайтын линктэй те web.com гэдэг тийм линктэй энийгээ би олон хүнд үзүүлмээр байна гэх юм бол энэ рүү орчин. За энэ линкээ өөрчлөх юм бол edit гэж ороод за энэ товчийг нь бол дараад өөрчилчих болно. За гурав дахь жишээ нь бол за над руу олон хүмүүс одоо мессеж өчмээр байна те. Эсвэл бол одоо юу гэдэг юм захиалмаар байна гэдэг ч юм уу ингээд товчоо өөрчлөөд ийн гэсэн. За дийлэнх тохиолдолд бол send message бол байж байна. Өөр нь бол Instagram дээр маш их чатыг бол аавна гэсэн. Instagram дээр энэ одоо постыг маань хараад хүмүүс яах нь маш их чат бичнэ гэсэн үг байна. За ийм гурван зүйлээс сонгож бол бүүстээ бол хийнэ. За ингээд доошо гүйлгэх юм бол за хажуу талд юу харагдж байна вэ гэхээр за энийг хинт зориулж одоо бүүст хийх вэ гэдэг юм асуулт гарч ирнэ. За энэ дээр бол та бүхэн өөрсдөө create your own гэдгийг нь одоо дараад за энэ audience дээр нь болохоор хүссэн нэрээ өгөөд за одоо энэ location гэдэг дээр нь за энэ дээр Mongolia гэдэг болчих тий. За Монгол бол Монгол. За Улаанбаатар бол Улаанбаатар оруулаад өгчих юм бол за энэ оронд тий энэ газар нутагт ийм хүнд таны зарчлагаа өгөх боломжтой байна гэд гараад ирж байгаа гэсэн. За энийгээ save хийж.
За сонирхлоор нь мэдээж ялгаж өгч болно. За сонирхол нь юу гэдэг чинь те. За би одоо AI сонирхож байгаа хүмүүс рүү буст хийя. Эсвэл бол маркетинг сонирхож байгаа хүмүүс рүү одоо буст хийя гэдэг ч юм те. Эсвэл бол би хувцас одоо онлайн дэлгүүрлүү одоо сонирхож байгаа хүмүүс рүү буст хийя гэдэг энэ сонирхлын бүлгийг нь зааж өгдөг гэсэн. За сонирхлын бүлгийг заагаад өгмөц одоо хандах потенциал хэрэглэгчдийн тоол бол дагаад өөрчлөгдөнө гэсэн үг. За ингээд save. За газар нутаг сонгосон, сонирхол сонгосон. За мэдээж нас хүүс сонгоно. За гендерээ бол мэдээж окей. Та бүхэн сонгоно. За ингээд save. За ингээ эргээ харах юм бол зорилгоо тодорхойлчлоо. Мессеж авъя. Ямар мессеж харагдах нь тодорхой боллоо. За харин хинт харуулах вэ гэдгийг тодорхой боллоо тийм үү. За одоо харин төсөө бид нар гаргаж. За өдрийн хэдэн доллараар буст хийх вэ гэж. За өдрийн магадгүй та эндээс сонголтоо хийгээд за хүссэн доллараа бол гаргаж ирж болно те. За өдрийн хэдэн доллар төргий. За нэг 3-8 мянган хүнд бол хүргэх потенциалтай шүү гэж бол надад санал болгож байна. За үргэлжлэх хугацааг сонгож өгнө. За үргэлжлэх хугацааг сонгохдоо set duration гэдэг дээр тавиад за одоо хэдэн өдрийн турш энэхүү пост буст маань өнөөдрөөс эхлээд явах юм бэ гэдгийг бол зааж өгнө гэсэн. Ингээд 7 өдөр өдрийн $2 гэх юм бол нийт $14 яах нь вэ? Энэ гараад ирлээ те. 7 өдрөөр $14. За нийт амжилтгүй пост одоо сонирхолгүй пост байх юм бол 21 мянган хүн дэргийн. За сонирхолтой дажгүй пост байх юм бол 56 мянган хүн бид нар хүрэх боломжтой байна гэж бол Facebook тодорхойлсон байна. Биш Instagram тодорхойлсон. За ингээд boost post гэдэг товчийг дарснаар бол захиалга маань бол амжилттай идэвхчихнэ. За одоо нэг анхаарах хэрэгтэй зүйл нөх юм бол Instagram дээр тусдаа аккаунтаа явуулж байгаа хүмүүс маань өөрийнхөө картыг холбох шаардлагатай болдог. За тэгэхээр минийх бол аль хэдийн холбогдсон байгаа карт. За цоо шинээр одоо үүсгэж байгаа хүмүүст бол та картаа холбооч тий. За PayPal юм уу, Add Credit юм уу, debit card юм уу гэдгийг сонгооч гэж гарч ирнэ. За энэ дээр debit card гэдгийг сонгоод next гэдгийг дарна гэсэн. За тэгэхээр таны карт байгаа тийм үү? Картн дээр байгаа нэрээ та энэ дээр бичнэ гэсэн. За картн дээр байгаа нэр нь гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за олон улсын карт байх хэвээр. Худалдаа хөгжил юм уу, голомт банкн дээр очиж нийлгээрээ. За энэ дээр энэ доотлолт нь таны нэр яг дуурайгаад энэ дээр бичнэ гэсэн. За картын дугаар дээр нь за мэдээж таны картын одоо энэ дахин давтагшгүй 444 гэдэг 16 оронтой тоог оруулна гэсэн. За month and year дээр нь болохоор картн дээр нь month and year гэдэг ийм товч байгаа гэсэн. Энийг оруулна. За харин CVV гэдэг товчон дээр болохоор энэ картыг эргүүлээд харуулах юм бол картны ард талд дийлэгтэй байдаг. Заримдаа хурдталт нь байдаг. CV-г 3 оронтой нууц код байдаг гэсэн үг. Энэхүү 3 оронтой нууц кодыг оруулаад save товчийг дарна гэсэн. За энэхүү товчийг амжилттай хийх юм бол таны одоо карт энэ картнаас төлбөрийн гүйлгээ хийгднэ гэдэг юм хэсэг сонгогдчихно гэсэн. За би бол ингээ аль хэдийн оролцсон учраас за энэ дээр ингээ байна гэсэн үг те 67 62-оор төгссөн картнаас маань одоо энэ нийт мөнгөн дүнг маань бол татнаа гэсэн үг байна. За ингээд boost post гэдэг товчийг дарснаар амжилттай Facebook-ийн биш Instagram-ийн одоо boost бол явж эхлэх байна. За эхний арга бол ийм арга байлаа. За хоёр дахь арга нь болохоор за хэрвээ та Facebook-тэй за дээрээс нь Instagram-тай хоёулантай тийм үү. За тэгээд та Facebook-ийн одоо Ads Manager-с хэрвээ boost-тэй явуулдаг бол за тэрнээс хэрхэн boost хийх вэ гэдэг зааврыг бол та бүхэнд одоо хүргэе. За үүний тулд бол мэдээж та өөрийнхөө Facebook руу бол гүгээд орох шаардлагатай. За Facebook руугаа орохдоо за нэвтрээд оротгоё. За Facebook руугаа гүгээд оронгуудаа өөрийнхөө хуудас руу бол одоо пэйж хуудас руу гэдэг чинь switch-ийг шилжээд орох хэрэгтэй. За Instagram-а холбох хэрэгтэй гэсэн үг. За Instagram-а холбохгүйгээр Instagram дээр boost явуулж болохгүй. За тэгэхээр Instagram-а яаж холбох вэ гэхээр за энэ дээрээс professional dashboard гэдэг энэ хэсэг байж байна. За энэ дээр дарна. За professional dashboard гэдэг хэсгээс доошоо гүйлгээд за linked account гэдэг энэ хэсэг рүү орно. За энэхүү linked account гэдэг хэсэг рүү орнгууд за энэ дээр WhatsApp холбох уу,
Instagram холбоо гэж товч байгаа. За WhatsApp Instagram холбоогүй тохиолдолд энэ доотлолт not connected гэдэг яг гараад ирдэг. За холбогдсон тохиолдолд болохоор connected to VPN буюу миний өөрийн саяны энэ VPN-тэй холбогдсон байна гэсэн үг. За энийг холбохын тулд болохоор дотор нь дарж ороод view гэж оронгууд энэ дээр миний холбогдсон учраас шууд ингэж гарч ирж байгаа. Хэрвээ холбогдоогүй байх юм бол холбох уу гэдэг товч гараад ирнэ. Амархан ганцхан товч дараад Instagram-тайгаа өөрийнхөө Facebook-ыг холбочно гэсэн үг. За ингээ холбосны дараа юу болох вэ гэхээр та бүхэн Ads Manager гэдэг хэсэг рүү бол орох шаардлагатай. За энэ Ads Manager гэдэг. Энэ Ads Manager харагдахгүй бол энэ CMO гэж ороод энэ доошоо энэ хэсгүүрээд бол зарим хүмүүс их орсон байдаг. За энэ Ads Manager гэдэг. За Ads Manager гэдэг ормогц бол таны одоо Facebook-ийн одоо нөгөө таньдаг аккаунт руу шилжин. За эндээс бол бид нар зар сурталчилгаагаа бол явуулдаг тийм үү. За яг энэ хэсэг рүү яаж орох вэ, ийх вэ гэдгийг мэдэхгүй байгаа хүн байх юм бол за би баруун дээд болонд Facebook-ийн анхан шатны бүүстийг зааварыг бол оруулсан байгаа. Тийш ороод үзээрэй. Тэнээр би энэ хүртэл хэрхэн бүүст хийх вэ гэдэг талаар бол маш дэлгэрэнгүй бол тайлбарсан байгаа. За яг одоо бол би зөвхөн Instagram-тай холбоотой юмыг л ярих чинь гэж ойлгоорой. За энэ дээр мэдээж create гэдэг товчийг бол дарна. За энэ дээр ингээ create гэдэг товчийг дарсны хаалтраас traffic-ийг сонгоно. За traffic дотор юу байгааг харж байгаа гэхээр Instagram profile visit гэж байгаа гэсэн. За бусдын юмнуудыг адилхан сонгож болно. За ингээд continue дарчна. За continue дараад manual-ыг сонгочихно. За ийшээ оронгууд за campaign нэрээ өгөх чинь. Campaign нэрээ хүснээрээ өгөөд next. За энэ хэсэг дээр 2 дугаар хэсэг дээр болохоор за messaging app Instagram profile гэж байна. Тэгэхээр Instagram-ийн хуудсан дээрээ маш их хандлт авъя гэдэг юм торгоо байгаа гэсэн. За хүсвэл messaging app байсан ч болно гэсэн үг тийм. За messaging app-аа сонгож байгаа тохиолдолд за page-ээ сонгоод за баажтаа сонгоод хугацаагаа сонгоод за location-аа сонгоод за үүний ард дээрээс placement гэдэг хэсэг гэж байна. За энэ placement дээр бид нэр засвар хийх ёстой. Энэ дээр edit гэдэг энэ хэсгэн дээр дараад за ингүүт manual placement гэдэг дарчна гэсэн. За энэ manual placement дээр бид нэр аль одоо платформ дээр сурчлага явуулах вэ гэж байна. Энэ дээр Facebook-ыг нь хасчихна гэсэн. Facebook-ыг нь хасаад яг нь зөвхөн Instagram-ыг илт хөвтэй үлдээчихнэ гэсэн. За ингэж байгаа тохиолдолд бол зөвхөн таны зар сурчлага яг нь Instagram болон Messenger-ээр явна гэсэн үг. Ийм байдалтай. За энэ дээр ингээд next гэж дараад за тэгээд яг нь өөрийнхөө явуулахыг хүсэж байгаа зар сурчлагыг бол сонгож өгнө гэсэн үг. Гээд за Instagram дээр байгаа постоо сонгоод өгч гэсэн. За ингээд Instagram feed-эн дээр за энэ хүү одоо зар сурчлага маань яаж харагдах нь вэ гэдэг нь бол хажууд нь гараад ирнэ гэсэн үг тийм. За гих энэ зааврын дагуу явна. За Instagram дээр мэдээж шаардлага хангасан пиксел байх хэвээр. За энэ пикслийн дагуу бол тэр зургийг нь сонгож өгнө. За энэ босоо ийм зураг учраас арай болохгүй байх шиг байна. За ийм хөндлөн ч юм уу нэг иймэрхүү. За нэгийг харьцах нэг хэмжээтэй зураг тавиад өгөх юм бол илүү зүгээр. За энэ дээр юу ярил багтаасан байх хэрэгтэй. За ингээд publish гэдэг товчийг дарснаар бол за Instagram-ийн одоо boost маань бол эндээс амжилттай явдаг гэж байна. За ингэж Instagram-ийн одоо boost-ийг бол хийж болох нэ. За Ads Manager-ээс Instagram boost-ийг хийхийг зааж өглөө. За одоо харин бас нэг зүйлийг анзаарсан бол Business Suite дээрээс мөн адил за boost хийж болдог гэж байгаа. За тэр нь хаана яаж хийдэг вэ гэхээр за ингээд Facebook руу ороод page руугаа орчин. За page руугаа оронгууд за professional dashboard гэж байгаа. Эсвэл Meta Business Suite гэж байгаа тийм. Дараад орно. За дараад оронгууд чинь за Ads гэж байгаа. Ads Manager гэж байгаа тийм. За энэ хэсэг дээрээс бол boost хийж болдог гэж байгаа. Campaign гэдэг. За бидний түрүүний хэсэг рүү
татаад оруулчихна гэсэн. За энийг төр буцаагаад за professional dashboard гэдэг рүү дараад оръё. За professional dashboard руу дараад орох юм бол Meta Business Suite гээд за саяны Meta Business Suite рүүгээ дахиад яах нь ингээд орчиж болно гэсэн үг юм бол. За иймэрхүү байдлаар та бүхэн маань за бустыг бол хийж болох нэ. За бустыг бол хаанаас л одоо хаанаас энэ буст гэдэг товчийг бол Facebook-ийн алгоритм хаасайгүй ингээд тавьж өгсөн байгаа учраас за энийг та бүхэн маань сонгоод бустыг хийж болох нь тий. За дахиад эндээс easy boost хийж болно гэсэн. За иймэрхүү Meta Business Suite дээрээс boost хийх боломжтой. За Ads Manager дээрээс boost хийх боломжтой. За мөн Instagram дээрээс өөр дээрээс нь boost хийх боломжтой гэдэг юм 3 төрөл аргыг бол зааж өглөө. За энэ 3 төрөл аргын ялгаа нь юу юм бэ гэвэл за зөвхөн Instagram дээрээс boost хийж байгаа тохиолдолд бол Facebook-тэйгээ холбохгүйгээр тусна boost хийдэг юм аргачлал байж байгаа. За харин Ads Manager дээрээсээ boost хийдэг нь ямар учиртай вэ гэвэл илүү одоо гүнзгий дунд түвшинд очиход хэрэгтэй ийм аргууд байж байгаа. Ийш орох юм бол маш олон төрлийн кампайн сонгож болдог. За илүү зорилгоо нарийн тодорхойлж болдгороо. За энгийн бүүстүүдийг бодвол маш ялгаатай байж байгаа. За Meta Business Suite дээрээс хийдэг boost маань болохоор ер нь бол одоо Facebook болон Instagram хоёрыг хослуулсан тохиолдолд маш энгийн авсаархан байдлаар за boost хийж байгаатай тун адилхан юм арга байж байгаа маа. За ингээд та бүхэндээ Instagram дээр хэрхэн boost хийх вэ гэдэг талаар бол ойлголтыг өгөхийг хичээлээ. За тэгээд та бүхэнд манай сувг маань таалагдсан бол лайк, шеэр битгий мартаарай. За мөн таны компанид үйлчлэгэнд за сошиал медиа маркетингийн үйлчлэгээ, дижитал маркетингийн үйлчлэгийн хэрэгтэй бол за манай webhinzi.com гэдэг компанид хандаад бидэнтэй холбогдорой гэж та бүхэнд хүсье. За ингээд баярлалаа, түр баяртай.